Зя. Дархнаас гараад баруун бүсийг зэрж явнаа. Бас хол газар биш үү те. Яндар компани ер нь баруун бүс рүү хэр одоо ордоны хэрэглэгчтэй болсон байгаа л. Жилдээ бол зөвхөн Ховд аймагт бид нар нэг 30-40 тонн орчим бордоо нийлүүлж байгаа. Гэрээд борлуулагчтай. Та нарын хажууд наа чин Хөдвөрийн Баатаргоноос сургалт авалтаа. Энэ одоо модонд бол энэ Ирацаа бол бүр тасархаа. Одоо энэ хүмүүсийн заавар дээр байгаадаа энэ гомон бордоо энэ гомад эднэр чигэрсэн жимсгэнд бол үнэхээр гаалтай. Энэ оргиох зарж байгаа штэ. Аврагаа. Тий, тэн дээр байгаа штэ манай бүхэн. Тий. Үдсэн үү? Болж гин үү? Цагаан цэцгийн өмнө цацуу бүр гоё байд юм. Тэгэхээр цагаан цэцэг гэдэг чинь цэцгэлтэй юу яах вэ? Тэрний уртал дахиад та эхлээд нөгөө хог уруулахаа им уруулжийг засчихсан байх хэвээр. Тэгээд тэрнээс хойш 5-7 хоногийн дараа им биостемаа засах хэрэгтэй байхгүй. Та 100 ширхэг үр тарилаа гэхэд 60 ургаж байгаа бол энэ 90-ийг хүртэл ургуулж өгнө. Урахгүй байгаа 30-ыг нь ургуулж өгнө. Анх манай компани 16 онд үүсгэн байгуулагдаад 17 оноос ч нөгөө бид нар ч нөгөө инновацийн тухай хуулийн дагуу байгуулагдсан компани шүү дээ. Гарааны буюу стартап компани. Боловсролын яамнаас тусгай зөвшөөрөл аваад хүрээлэнтэйгээ нийлээд 3 жил болоод хугацаагаа дахиад 2 жилээ сунгаад нийтдээ 5 жилийн хугацаанд хүрээлэнтэйгээ хамтарч ажиллаад ингээд тусдаа гарсан компани. Бордоо авахаас илүү бүр эхлээд маш сайн нарлуулна шүү дээ. Сэрэн гэсэн. Үрчи одоо унтж байгаа учраас үрээ сэргээж ягаад дараа нь бордоогоо өгөөд тэгээ 3-аас 5 хоногийн дотор тавьчихна гэсэн. За манайх анх бол дархан риза гэдэг би шингэн бордоо. Анх 17 оноос хойш үйлдвэрлэлээ явж байна одоо ингээд 10 дахь жил рүү орж байна. За тэгээд 22 оноос эхлээд дархан гумат гэдэг бордоо үйлдвэрлэж байна. За тэгээд 24 25 онууд болохоор бас цуурал бордоо буюу биогум биосистем гэдэг бордоо үйлдвэрлэж байна. Хот суурин газрынхандаа зөрүүлээд намуун гэдэг цэцгний бордоо бас үйлдвэрлэж байна. Тархан сайхан саварж байна уу? Сайхан урж байна. Ажил бие тавлаг. За шимтгээс хэр их гарч байна? Уг манайх одоо 2-3 байсан одоо 10 болцтой явж байна. За бүтээгдэхүүн 14-ийн 14 болцсон. За мундаг байна шүү дээ. 14-ийн бүтээгдэхүүн болгожсон. Одоо нэг масс хөдөлгөөнд оруулах гэдэг. Тэгээд турш судалгааны ажлууд нь явагдах гэдэг. Бусад нөгөө компаниас ямар ялгаа онцлог байна гэж хүмүүс их асуудаг л та. Манай энэ бордооны онцлог болохоор нэг болохоор хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээл юм байгаа. Тэгээ шинжилгээний суурилсан инновацийн бүтээгдэхүүн гэдэг нь энэ нэг дахь бол хоёр дахь асуудал нь болохоор Монгол орны хөрс цагуурийн онцлогтой хөрсөн бүтээгдэхүүнийг бид хийгээд өөрийн гэсэн стандартууд дархан гумат гэдэг стандарт Ириза бактерийн бордооны стандарт ингээд тусад аваад байгаа. За цуврал бүтээгдэхүүнүүд болохоор нэг үйлдвэрлэлийн стандарт аваад байгаа. Тусдаа бас стандарт гарч гараад юм гэхээр бүх бүтээгдэхүүн болохоор өөрийн гэсэн тун нормтой. Өргөндөө яаж хэрэглэх юм? Суулгасанд яаж хэрэглэх юм? Ургамлын ямар үе шатууд хэрэглэх вэ гэдгээр л ингээд давуу тал бий болоо явж байгаа. Жишээлбэл 5 сарын 15, 6 сарын 15, 7 сарын 15 гэдэг үе мөчлөгөөр нэцсэн. Тэр хатаж алга болчихгүй юу? Шууд эн чинь нөгөө тоосруулаад өгөх шууд хөрс рүүгээ шингээд орчихно. Тэгээ хөрсөндөө ороод эн чинь өвжээ явчихна. Амьд гэдэг бүхэн тэндээ байгаа байхгүй. Өөр ашигтай бактеритай учраас. Бэандр компани үндэсний үйлдвэрлэл мөн үгүй л одоо бид өөрсдийнхөө үндэсний үйлдвэрлэлийг шинэрлээд байгаа юм. Ер нь дэлхийн ихэнх улс орнууд болохоор үндэсний үйлдвэрлэл баримталдаг бодлого бас бичиг баримтууд бий л дээ. За үндэсний компани болоход юу чухал вэ гэхээр нийт улс орны 10%-аас дээш зах зээлд ингээ борлуулалт хийж ивэл үндэсний үйлдвэрлэгч болоод байгаа. Одоогийн байдлаар бид нар бол нэг 10-аас 12% хангаж байгаа газар тариалангийн нийт бордооны. Тэгэхээр бид нар чи үндэсний үйлдвэрлэгч мөн болж байгаа. Мөнөөс мөн болно. Жишээлбэл биосистем болохоор 1 га 5.5 литр хэрэглэнэ. Биогумыг бол 1 гад болохоор 4 литр хэрэглэнэ. Гуматыг бол хүнсний ногоонд бол 1.5 литр, үртэрэнд бол 1 литр. 1 тонн өрөнд 5.5 литрийг 20 литр усанд найруулад ингээд ажлын нийт юу ингээд 25 литр болж байгаас 1 тонн үрийг л норгоно. Гадруугыг л норгоно. Зүгээр. Үрээ. Тэгээ тарьчихна. Тарьсныхаа дараа бут хэлбэрч хуй гэж байгаа. Цэцэг гараад ингээ үндсэн навчууд нь бий болоод ирсний дараа 1 га 5.5 литрийг
200-аас 250 литр усанд найруулад нэг гац цаснаа л гэсэн үг. Жишээлбэл одоо бид нар өдөр тутмын хяналтыг бол ургамал газар тариалан хүрээлэн дээр хийлгэж байгаа. Сар тутамд болохоор хөнлөгийн хяналт хийдэг. Энийг жишээлбэл кимийн хүрээлэн, ургамал хамгааллын хүрээлэн, за хөдөөж байгаа их сургууль, гацур компанийн лабораториуд гэдэг ингээ хөндлөнгийн юунууд ингээд тий ингээ сар тутамд хийлгэж идэг. Жилд нэг тутам бас гадагшаа явуулна. Солонгос руу, Японд руу явуулж энэ юугаас баталгаажуулна. Тий ингэж ээж эн чинь нөгөө бүх материал архив бий болгож үүсгэж явах хэрэгтэй нэг 50 суут газарт 500 литр баг хөрөхгүй шахуулж байгаа байхгүй. тохируулах хэрэгтэй байхгүй нэр чинь. Стандарт байдгийг бордог бол та нар дээдл нь 250 литр ажлын ус бол доотлол нь 200 литр усанд найр 150 литр усанд найруулаад засч хөргөж болох хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр та нарын хор цацгч чинь тохиргоогүй учраас болохгүй байна. Тиймээс хор цацлаа тохируулах гэдэг юм. Газраас буюу ургамлын маасаас хошууны төвшин болохоор 50 см-ээс 45 см дайтал явна. Тэгэхээр ургамал хэр ургасан гэдгээс хамаарат төвшингээ заавал гэж өндөр намаа тохируулж явна. Тэгээ бордоос засах хошуу нэг өөр. Тэгээд бордоос засахлаар бордоос хошуугаа хийгээд өрөн шигээр өрөн шигээ хошуу хийгээд тус тусд нь хийгээ явчихаар илүү үр дүнтэй байна. Та нар зүгээр угсраад яваад байгаа байхгүй юу? Угсрах биш. Тэн дээр чинь нэмэлттэй шүү дээ, тэ. Ноцоосын өөрчлөх хэвээр. Хуваарлагч тавих хэвээр. Хошуугийн солих хэвээр. Маш олон аргачлал байгаа байхгүй. Ингээд та нар хорцосгочаа тохируулж явах хэвээр. Хошуу ашиглахаас учир бий. Би сая агрономж ерөнхийдөө ингээд аппликейшн өгчихсэн байгаа. Энэ аппликейшнийг та нар хэрэглээ сурчих юм бол нэг хошуунаас хэдэн грамм гарч байгаа нийт авц өргөн хэдэн метрийн гад явж байгаа зарцуулалтаа шууд кино явж болно. Энэ аппликейшнийг болохоор тараатарга чипээс холбож болдгийг. Тэгэхээр тун нуурам бүх юм юу н алдаа байгуулчихна. Хамгийн гол кинох хэвээр юм бол даралт гэдэг шүү. Ноцоосныхаа даралтыг маш сайн кинж явж байна. Хошууны сонголтоос хамаарат шууд хамааралтай. Хорцосгчийг дандаа 540 дээр тавьж явна. Манайх зарим 1000 дээр тавиад ноцоосоо хийдэг тал байгаа шүү. Тэгээд ямар сүртэй бодис гэдгээс хамаарна шүү. Тосон сүртэй бодис юм уу, усан сүртэй бодис юм уу, спиртэн сүртэй бодис юм уу гэдгээ хамаарч хагаад эхлээд их усмал гэдэг юм а бэлдэж явна. Тэргээ бэлдэж танк руугаа хийж цацсан шүү. Одоо бид нар аж ахуйн нэгжүүд болохоор ургал хамгааллын бодис та нар цацах гэж байгаа бол 30-аас 40 минут найруулж байгаа цацаараа. Инх юм бол үйлчлэг өндөр байна. Бордон дээр ч бас тийм хандлагуудыг гаргадаг байсан. Бордоо та нар хэрэглэх гэж байгаа бол нэг 15-20 минут найруулчгээ талбайд цацаж гэдэг ийм технологийн зөвлөмж өгöd. Энэ нь болохоор уг үндсэн сүр технологи юм байна. За ариун сайхан ургац цавцгаагаараа хуран нариван байг, ургацсан нариван байг. За